Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх зарлиг гарган дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж улсынхаа нэр хүндийг өндөр түргэн багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3-3 сагсан бөмбөгийн эмэгтэй шгшээ багийн тамирчдад гавьяат тамирчин цол хүртээлээ. Монгол Улсын 3-3 сагсан бөмбөгийн эмэгтэй шгшээ багийн ахлагч мөнх сайхны Цэрэн лам, шгшээ багийн тамирчин Онол Баатарын хулан, шгшээ багийн тамирчин Бат Эрдэнэ аримт цаг, шгшээ багийн тамирчин Нямжовын Нандин өсөл нарт хүртээлээ. Тэд сагсан бөмбөгийн спортоос анхны эмэгтэй гавьяатууд багаараа гавьяат цол хүртсэн анхны тамирчид багийн спортоор дэлхийн медальтай анхны гавьяатууд болж байгаагаараа онцлогтой юм а. Нандин өсөл 18 настай хамгийн залуу эмэгтэй тамирчин болж байна. Бидний бас хамгийн том талд хүсэлтэй зорилго ирмэлцэн нь бол биднийг хараад Монгол эмэгтэйчүүдийг хараад Монгол сагсчдыг хараад Монгол хүн дэлхийд сагс тоглох боломжтой шүү. Сагсан бөмбөгийн спортоор хичээлэх юм бол амжилт гарах боломжтой байх шүү гэдэг хүүхдүүдэд үлгэрлэн дуурайлах тийм зорилготой байдаг. Тэгээд энэ удаагийнхаа Монгол их ормон зохион байгуулалтын дэлхийн аварга дээрээс нь эмэгтэй баг тамирчнууд мөнгөн медаль авснараа Монгол хүүхэд залуучууд маань сагсан бөмбөг тоглох хүсэл ирмэлцэлтэй болсон байх гэж найдаж байна. Тэгээд өчтөр яг багаараа хамттаад дээлээ сонгож аваа. Тэгээд өглөөнөөс хойш нүрээ бодуулаад амар хичээгээд тэгсээд яг авах цаг болсон чинь нүдэн цэлмэсээ хийгээд хулаа уйлжлахгүй шүү. Хамаг бодогч муухай олчихно тэгээд амар барих гэж хичээсэн. Тэгээд ялангуяа тэр төрийн дууллаа сонсох мөчтэй бас итгэж өгөхгүй үнэхээр тийм гайхалтай мэдрэмж төрсөн дөө. Манай багийн зорилго гэх юм бол дараа жилийн аваргаар медаль ахиулаад өнгийн цэлэгдэхийг хүсэж байна. Тэгээд бүр цаашаа том зорилго гэх юм бол олимпиад оролцоод бас медаль аваад монголчуудаа маш их цэнэшгээ өлийн өгөх баярлуулах хүсэж байна. За одоо сагс тоглож байгаа хүүхэд болгон ирээдүйн өш дүнэртэй ханджилгээд одоо хараарай сая талбай дээр Монголын ард түмэн бүгд сагсыг үзлээ сагс гэдэг зүйл үнэхээр ийм том хөгжилт болсон байна. Бид нар үүгээрээ хангалттай амьдрч чадвар болсон байна. Сагсан бөмбөгийг илүү хайрлаарай, илүү ойлгоорой. Тэгвэл зөрөөд сагс биднэрт бас ийм том гайхалтай бэлгүүдийг бас өгч чаддаг юм шүү гэдгийг дахин хэлмээр байна. Найрамдал медалаараа Монгол Канадын найрцаг харилцаа хамтын ажиллагааны хүрээнд тамирчдыг дасгалжуулан тоглолтын ур чадвар арга зүйг сайжруулж сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монгол Улсын 3-3 сагсан бөмбөгийн шгшээ багийн дасгалжуулагч Канада улсын иргэн Паул Стефенсерийг шагналаа. Бүсгүйчүүдээрээ маш их бахархаж тэдэнд гүнээ талархаж байна. Өнөөдөр би энд ирж тэдний амжилт спортын хүрээнээс хальж бүг харж байгаа нь онцгой сайхан үйл явдал юм а. Энэ үйл явдал бүх монголчуудын зүрх сэтгэлийг хөдөлгөлөө. Төрийн ордонд засгийн газрын өндөр түвшинд эмэгтэйчүүдийг зогох ёсоор үнэлж байгааг харах нь үнэхээр сайхан байна. Эдгээр бүсгүйчүүд бол үнэхээр дэсвэр хатуужилттай хүмүүс бөгөөд хүч чадлаа бүрэн дайчилсан. Та бүхэн үүнийг өнгөрсөн 7 хоногт тод том руу олж харсан. Тоглолт бүрт тэд өөрсдийгөө бүрэн дайчилж байсан нь үнэхээр дайчин шинж чанар юм шүү. Монгол төрд ёсны их уламжлал, их соёлын дархлаа, үндэсний их баяр наадмын босгон дээр төрийн дэд цол найрамдал медаль хүртсэн эрхэм хүндэт та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр дахин хүргье. Төр төмнийхөө өндөр итгэл, өргөн хүндэтгэлийг хүртэж, амжилт бүтээлээ баттган алдар цолоо бадрааж явахын өлзийтэй сайхан өрөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлж байна. Олимп дэлхийн аварга болохыг та бүхнээс бас хүсэн өрөөё. Та бүхний гэр бүл, хайртай аав ээж, хамт олон гэр бүл, үр хүүхдэд нь, хайрны жилд нь, хайртай бүх хүмүүст нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бодрохолтгоо. Монголын сагсан бөмбөгийн холбоо EVA хичээж хүчээ нэгтгэн зүтгэсний дүнд төв дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж аваад сэтгэл хангалуун байгаагаан ерөнхийлөгч хэллээ. Багтан амжилтын цаана Монголын сагсан бөмбөгийн холбоо багш дасгалжуулагч тамирчдын үүрэг оролцоо манлайлалд чухал байсныг онцолсон юм а.